За сайн байцгаана уу? iOS 26.0-тэй бол одоо яг зэрэгцээд 4 ширхэг апдейт бол гарсан байгаа. За энэхүү гарсан 4 одоо апдейтыг одоо утас бүрээр нь хэдүүл яг англиад бол харах юм бол iOS 15.8.5 апдейтний хувьд болохоор iPhone 6s, iPhone 6s Plus, за тэгээ эхний үеийн iPhone SE, iPhone 7, iPhone 7 Plus гэдэг гар утсууд дээр бол гарсан. За iOS 16.7.12 апдейтний хувьд болохоор iPhone 8, iPhone 8 Plus, iPhone 10 гэх энэхүү гур утсан дээр бол гарсан. За iOS 17-гийн хувьд болохоор 17.7.7 гэж байгаа апдейт маань 3 утас буюу iPhone 10-аар, iPhone 10s, iPhone 10X гэсэн одоо iOS 17 дээр үлдэж чадсан энэ 3 утсан дээр бол гарсан. За iOS 18-ийн хувьд болохоор iOS 18.7 маань iPhone 10-аар, iPhone 10s, iPhone 10X, 10s Max гэх энэхүү 3 гар утсан дээр бол гарсан байгаа. За эдгээр дөрвөн апдейт нь болохоор 2025 оны 9-р сарын 15-нд яг iOS 26 засагдахтаа зэрэг засагдсан байгаа. iOS 15-ийн хувьд болохоор iOS 15.8.5. За тэгээд iOS 16-гийн хувьд болохоор iOS 16.7.12. За iOS 17 дээр бол энэ дээр бол арай орж ирээгүй нэ. Apple-ийн сайтн дээр нь орол харагдана. iOS 17.7.7. За тэгээд iOS 18-ийн хувьд хамгийн сүүлийн том нэг цэгт апдейт буюу iOS 18.7 гэх эдгээр дөрвөн апдейт нь бол гарсан байна. За тэгээд хэдүүл Apple-ийн сайт руу ороод яг харах юм бол iOS 15.8.4-ийн дараа гарсан апдейт болох iOS 15.8.5 апдейт маань одоо юу одоо багтаасныг бол харцгаа. Энэ дээр бол одоо мэдээллийн аюулгүй байдлын кодны сайжруулалтаас гадна бас нэлээд хөөрхөн өөрчлөлтүүд бол ингээд орсон байхыг бол зөндөө зүйлийг бол эндээс л харж болно. За тэгээд хэдүүлээ хараа Face ID-тэй холбоотой юм бол орж ирсэн байна. iPhone 12 болон түүнээс хойших загварууд төр гэж байгаа. Маск зүүсэн байхад Face ID таниулах. Энэ нь болохоор iOS 15 дээр үлдсэн iPhone 12-оос хойших загварууд төр энэхүү одоо апдейт орсон гэж хэлж байгаа. Тэгээд би тухайн үед нь бол энийг харж нэлээд бол гайхсан. Тэгээд хэрвээ үзэгчнэр дундаас одоо iPhone 12 болон түүнээс хойш одоо загварыг хэрэглэж байгаа гар утаснууд маань хэрвээ iOS 15 дээр үлдсэн байвал 15.8.5 апдейт яг та нар дээр гарч ирж гин үгдийг би бол бас ингээд коммент зэгтэр та нар үлдэхийг бол бодорой. За тэгээд Face ID-д өөр нэг шинжилт нь бас юу байсан бэхээр Apple Pay пассвортын автоматар ингээд Safari дээр ингээд маск зүүжсэн ч ингээд шууд одоо чиний мэдээлэл пассворд ингээд автоматар оруулах гэдэг бол сайжруулалт одоо хөгжүүлэлт бол орсон байна. За эможитэй холбоотой бас яг энэ одоо тухайн ингээд одоо шин эможинууд бас ингээд нэмэгдсэн байна. За ингээд бас тий гарын өнгөний одоо нэг сольж болдог тийм эможинууд бас ингээд нэмэгдсэн байна. За FaceTime дээр бас ингээд SharePlay-тэй холбоотой бас ингээд хөгжүүлэлт маань орж ирсэн байна. За Siri-тэй холбоотой зүйл маань за ингээд өдөр судартай холбоотой мэдээллийг одоо интернетгүй орчинд 10-аар 10s 11 болон түүнээс хойш шин загварууд дээр бас ингээд Siri маань өгч чаддаг болсон юм байна. За тэгээд нэмэлт бас Siri-гийн юм одоо хоолойнуудтай ингээд болсон байна. Тэр нь бас ингээд сонголтойгоор л нэмэгдсэн байна. За вакцины юм картны мэдээлэл бас ингээд Европын албаны орнууд дээр бас ингээд эрүүл мэндийн аппликейшнээр дамжуулаад бол ингээд бас харж болдог болсон юм байна. Enhancement буюу бас ингээд сайжруулалтууд бас ингээд iPhone дээр орж ирсэн гэж энэ болохоор Safari-тэй холбоотой podcast, iCloud, News application, за камер дээр shortcuts дээр за emergency SOS-тэй холбоотой зүйлс бол орж ирсэн байна. За close up magnifier гэдэг бас тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст одоо iPhone-ыг илүү сайн харагдуулах үүднээс одоо ойртолдог бас ингээд функц маань ингэж бас ингээд сайжруулалт бол ингээд орсон байна. За ямар bug fix багтсан бай гэхээр keyboard-тэй холбоотой bug fix орсон байна. За news application-ы widget-тэй холбоотой одоо bug fix орсон байна. За iCloud руугаа ингээд өөрийнхөө зураг бичлэгийг авсан гэдэг одоо оруулахад бас ингээд sync хийхэд асуудал байсан. Тэрнээс ингээд засагдсан гэж байна. За ингээд яг book application-ыг номынхаа application-ыг ашиглаж байхад ингээд дэлгэцийг уншдаг функц маань ингээд ажил тахт шууд гарч ирсэн байх нь тэр нь бас ингээд засагдсан гэж байна. За control center дээр ингээд live list-нээ унтраачаад байхад ерөөсөө унтрахгүйсэн асуудал бас ингээд засагдсан гэж байна. За тэгээд ерөөсөө iOS 15.8.5 апдейт бол маш олон гоё юм шинжилтүүдийг бол ингээд авч ирсэн байна. iOS 15 апдейт сүүлд ийм олон зүйл эзэн нэмсэн шүү дээ. Би бол үнэхээр санахгүй байна. Хамгийн сүүлийн том одоо апдейтүүд дээрээ л одоо 15.6 дээр л хамгийн сүүлд ер нь бол нилээд гайгүй хөөрхөн шинжилтүүд засалтуудыг бол ингэж авч ирж исэн бол iOS 15.6 одоо ойролцоогоор хэдүүлээ хэдий гарсныг харцгаая л та. 15.6 бол 2022 оны 7 сарын 20-нд л одоо сүүлд ийм том апдейт бол орж ирж исэн бол ингээд бүр одоо 25 оны 9 сар буюу одоо ингээд ойролцоогоор 3 жилийн дараа ийм олон өөрчлөлтүүдтэй ингээд iOS 15 маш чухал ингээд бол апдейт бол ингээд гарсан байна. За тэгээд та нар бол мэдж байгаа iOS 15 дээр iPhone 6s, iPhone 6s Plus, за тэгээд эхний үеийн iPhone SE, за тэгээд iPhone 7, iPhone 7 Plus гэх энэ 5 гар утсан дээр бол энэ апдейт бол ингээд харагдаж байгаа. За iOS 16.7
12-аад л апдейт маань гарсан. 16 цэг 7 цэг 12 апдейт. За ер нь бол би өмнөх апдейт дээр л ярьсан. Нэг цэгтэй 2 цэг апдейт маань 10-тай болоод тэгээ 11 болоод рекорд дэвдээд одоо бүр рекорд бүр дэвдээд 12-т бол гарчлаа. За тэгээд энэ яг 12-т ямар шинжилтүүд сайжруулалтыг оруулсан байгаад Apple-ийн сайт нэрээс хэдүүлээ ороо харах юм бол за ямар ч үсэн iPhone 8, iPhone 8 Plus, iPhone 10, за тэгээд 5 дахь үеийн iPad, за тэгээд 9.7 инчтэй iPad Pro, эхний үеийн 12.9 инчтэй iPad Pro-нууд дээр бол энэхүү апдейт маань болоод ингээд гарч ирсэн байна. За тэгээд сайт руу нор харах юм бол ерөөсөй ганцхан засалтлаа. Image IO гэдэг одоо мэдээллийн аюулгүй байдлын кодны сэдвэрлэлт юм бол одоо хэсэг ингээд бол энэхүү апдейтнээр л ингээд багтсан байна. За 3 дахь апдейт нь болохоор iOS 17.7 гэдэг бол апдейт гарсан байгаа. За iOS 17 бас их сони яваад байгаа. Яагаад гэвэл хамгийн сүүлд iOS 17.2 гэж гарснаа 2 цэгтэй 4-ийг одоо цэг 3, цэг 4, цэг 5-ыг алгасангуудаа iOS 17.7.6-ыг бол гаргацсан. За энэ мэдээлэл нь бол зарим нэг сайтн дээр бол битүү яг ингээд цуг бол явахгүй байгаа. Тэгээд ямар ч үсэн iOS 17.7 апдейт бол гарсан. За тэгээд энэ апдейтыг яг ерөнхий юу гаалсан бэ Apple-ийн сайтн дээрээс харах гэсэн боловч тэрийг бол Apple бол хараахан бол тавиагүй байсан. За дөрөв дэх апдейт буюу одоо iOS 26-гийн өмнөх хамгийн одоо том апдейт iOS 18-ийн нэг цэгтээ 7 дахь апдейт бол iOS 18.7 апдейт маань бол мэдээж хэрэг бас iOS 26-тай бол зэрэгцэж гарсан. За тэгээд iOS 18.7 дээр яг ерөнхий юу агуулсан хэдүүл Apple-ийн сайт руу одоо ороо харах юм бол ер нь бол дандаа bug fix болон одоо security апдейт бол багтсан гэсэн үг. За security апдейт талаасаа мэдээлэлгүй байдал талаасаа юун дээр хөгжүүлэлт орсон бэ гэдэг бол харцгаая. За аудио дээр орсон маань Core Audio, за iOS ID Family, kernel хэсэг, за тэгээд launch service, Live-C, за mobile storage monitor, notes, shortcuts, WebKit дээр ингээ хоёр орсон байна. За тэгээд нэмэлтээр яг Apple-ийн зүгээс хийн ямар тусалцаа үзүүлсэнийг бол ингээд бол доотлолт ингээд бол дурдсан байна. За тэгээд энэхүү апдейт маань ингээд мэдээллийн аюулгүй байдлын кодны шалжруулалтууд болоод ингээд орсон байх нэ. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээд би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. Энэхүү iOS 18.7 апдейт руу хийх нь зөв юм уу, буруу юм уу гэдэг талаас нь батарей талаас нь зөвхөн ярих юм бол ер нь бас нэлээд репортыг бол олж чадсан байгаа. За 2 дахь үеийн iPhone SE, энгийн iPhone 11, энгийн iPhone 12, 13, 16, за тэгээд iPhone 16 Pro Max гэдэг гар утсууд дээр iOS 18.7 хэрэг өмнөх iOS 18.6 апдейтнээс апдейт хийх юм бол батарейны хувьд бол өмнөхөөс бол сайжирсан гэдэг репортуудыг бол олж чадсан. За өмнөхөөсөө бол одоо хэрэггүй гэдэг дээр нь болохоор iPhone 10-аар, iPhone 13 Pro, энгийн iPhone 15 гэдэг загварууд дээрээс бол одоо iOS 18.7 апдейт өгөөд бол хэрэггүй гэдэг репортыг бол олж чадсан. За тэгээд энэхүү нэг зэгтээ iOS 18.7 апдейт маань iOS 18-ын одоо хамгийн том сүүлийн апдейт маань болж таарж байна. Гэхдээ үүнээс цааш апдейт гарахгүй гэсэн үг бол биш. Үүнээс цааш апдейт бол гарна. Яагаад вэ гэхээр энэхүү iOS 18 үйлдвэрлэлийн систем дээр iPhone 10R, iPhone 10s, iPhone 10s Max гэдэг энэхүү 3 гар утас маань үлдэж байгаа. Энэхүү 3 гар утасанд зориулаад мэдээллийн аюулгүй байдлын одоо 2 зэгтэй апдейтууд бол цааш цаашдаа болоод гараад явнаа.